За Ёёг ангайхан нэвтрүүлэгтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Одоо Ёё эмчийн минь хэсэг эхлэх гэж байна. Тэгэхдээ өнөөдөр энэхүү хэсгээрээ интермед эмнэлгийг танилцуулах гэж байна. За интермед эмнэлгийг танилцуулахдаа маш олон тасгуудтай үйл ажиллагаа явуулдаг учраас өнөөдөр зөвхөн мис заслын тасаг болоод эрчим тэмчилгээний тасгийг танилцуулах гэж байна. За Ёёг ангайхан нэвтрүүлгийн хамт олон байна. Хаан уул дүүрэгт байрлах, Богд хааны музейн яг чанга хойтолд орших интермед эмнэлэг дээр хүрэлцэн ирсэн байна. За интермед эмнэлэг Ёёг ангайхан нэвтрүүлгийн маань урд өмнөх дугааруудад бол дүрс онцлогооныхаа тасгийн үйл ажиллагаа онцлог давуу талуудыг та бүхэндээ танилцуулж байсан. Харин өнөөдрийнхөө дугаартаа мис заслын тасаг болоод эрчимт эмчилгээний тасгийн онцлог давуу талыг танилцуулах гэж байна. Яагаад энэ сэдвийг сонговоо гэвэл эмчлүүлэгчийн ар гэр төрөл төрсний хамгийн ихээр санаа сэтгэлийг зоож яадаг асуудлууд бол энд байдаг. Энэ утгаар нь та бүхэндээ интермед эмнэлгийнхаа мис заслын тасаг, эрчим тэмчилгээний тасгийн онцлог давуу талыг танилцуулах гэж байна. За мис заслын тасгийн үйл ажиллагааг танилцуулах зорилгоор бид нар тус тасгийн эмч, ангаах ухааны доктор, ахлах зэрэгтэй эмч болох Болдыг та бүхэнтэй уулзах гэж байна. За Болд эмчтэй өнөөдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр интермед эмнэлгийн мислийн тасгийн онцлог, мислийн чиглэлээр бас тодорхой совчлах хийх гэж та бүхэн маань ирсэн юм шиг байна. Тэгэхээр интермед эмнэлэг бол бусад олон эмнэлгүүдээс бас нэг давуу талууд байх шиг байгаа. Тэгэхээр мис заслын тасгийнхаа давуу тал болоод бас онцлогуудаас нь манай үзэгчдэд ойлголт өгөхгүй юу? Тэгэхээр миний хувьд бол одоо мислийн тасгийн хувьд юу гэж ойлгох вэ гэхээр мислийн тасаг маань өөрөө угаасаа онцлог тасаг байдаг тийм ээ. Хоёр дахь юм бол интермед эмнэлгийн мислийн тасгийг ярихаас өмнө тухайн манай эмнэлгийн мислийн өрөө буюу бидний ажил хийх өрөө, бидний ажил хийх, мисэл хийх өрөө маань ямар онцлогтой юм. Манай эмнэлгийн одоо жишээ нь онцлог гэхээс хамгийн түрүүнд бол баруун Европын стандарт баригдсан нэг урсгалтай ламинар урсгалтай гэж ярьдаг бид нар тийм. Ийм урсгалтай мислийн өрөө бол 4 ширхэг байдаг. Энүүгээрээ бол одоо таны сая асуугаад идэг бас мислийн нэг онцлог нь байгаамаа. Тэгэхээр мэдээч хэрэг энэ дотор ажиллаж байгаа боловсон хүчнийг асуух нь зүйтэй байгаа тийм. Хэдэн жилийн дадлага туршилтай ямар доктор профессорууд бас энд ажилладаг юм бол зөв. Тэгэхээр манай тасаг бол үнэхээр мислийн ажил бол нэг хүний ажил биш байдаг. Ер нь мислийн ажил бол одоо жишээ нь багийн ажил байдаг учраас манай тасаг маань бол үндсэндээ мундаг боловсон хүчин бий болсон тасаг маань. Тэгээд дээдлэн гэхэд л одоо манай тасгийн мислийг хийсэн туршлага гэхэд 22 жил мислийн эмчээр ажилласан эмч байж байна. Тэгээ манай баг маань одоо дотроо бас их онцлогтой. Ерөнхий мислийн эмч, цээжний хөндийн мислийн эмч, тэ урологийн буюу эрэгтэйчүүдийн гэж яриад мислийн эмч, дээрээс нь эмэгтэйчүүдийн хөхний мислийн чиглэлээр дагнасан эмч, өшөө дээрээс нь одоо цээжний хөндийн мислийн чиглэлээр дагнасан эмч гэдэг нэг өсөндөө гарын 5-3-нд багтах тийм онцлогтой. Тэгээд маш юм хүчрхэг баг бол бий болсон байгаа. Тэгэхээр олон улсын чиг хандлагад мис заслыг одоо хэрхэн бас цаад хүндээ тийм ээ цариугүйгээр бас ил харагдах зүйлгүйгээр бас их эмчлэх харгадар бас нэлээд их тулгуурлаад ах шиг байна л да. Тэгэхээр энэ яг орчин үеийн чиг хандлагыг интермед эмнэлэг маань хэр тийм ээ дагаж мөрдөх зарчмаар бас мис заслаа хийдэг юм болоо. Тэгэхээр үндсэндээ мис ажлын чиг хадлага хөгжил гэж яриад байдаг. Ер нь бол мис засалж эмч хүн бол нотлохоонд суурилсан шинжлэх ухааныг заавалжгүй бид нар барьж байгаа. Энэ бол ерөөсөө бидний нөгөө яриад байдаг өрнийн буюу тийм Европын шинжлэх ухаан гэж яриад байдаг. Тэгээ Азийн буюу одоо чинь уламжилт шинжлэх ухаан гэж яриад байдагтай адилхан. Бид нар өрний нэгэн шинжлэх ухааны нотлохоонд суурилсан шинжлэх ухаан учраас өнөөдрийн яг мислийн хөгжил төвшин ямар төвшөнд явж байгаа гэвэл хүнд одоо жишээ нь хөнөөл багтаагаад мис ажиллахыг яаж хийх вэ? Тэрийг одоо чинь та бүхэн тайлбарлахдаа ингээвэл цөсний хүүдийг дурангаар авах гэж яриад байдаг тийм ээ. Дээрээс нь одоо жишээ нь сорив багтаа хагалгаа хийлгэлээ гэж яриад байдаг. Энэ чиглэл рүү үндсэндээ бол манай эмнэлгийн тоног төхөөрөмж, манай мислийн хамт олон маань бол бүрэн бэлтгэгдсэн юм хамт олон байгаа. Тэгээ бид ч үндсэндээ орчин үеийн буюу одоо энэ нийгмийн гэж яриад байдаг энэ олон улсын жишгт хүрэхгүй цаагалгаануудыг одоо өөрийнхөө эмнэлэгт бол нутагшуулах гэж ярьдаг бид нар тийм. Нутагшуулах. Тэрнээс бол одоо чинь
шинээр бий болох биш. Бий болцсон юмыг Монгол улсын одоо анхдагчаар манай эмнэлэгт нутагшуулан хөгжүүлэх юм зорилготой байгаа. Тэгээд энэ маань юу гэж хэлээд байвал аль болохоор minimally surgery гэж яриад байдаг. Тэр маань хөнөөл багтай мис ажиллагыг улам нэвтрүүлэх гэсэн юм байна. Тэгэхээр мэдээж хэрэг нөгөө хийгдэж буй мис заслын бас нэг төрөл гэж бас байгаа х тэ. Ямар төрөл чиглэлтэй мис засал хийгдэж байна. Тэгэхээр үндсэндээ би түрүүн танд хэлсэн манай нөгөө нэг гарын 5 хуруунд багтах гэж яриад байдаг. Тавуулга 5 өөр чиглэлийн мэргэжилтэй. Тэгсэн мөртлөө бид нар бүтнийг баг болж ажиллаж байгаа учраас одоо чинь хоол боловсрол замын бүх төрлийн хавдрууд байж байна, тийм ээ. Элекцэс нойр учир хайн хавдрууд байж байна, хавдар бос өвчлүүд байж байна. Дээрээс нь одоо хөхний чиглэлийн эмгэгүүд байна, тийм ээ. Уушгины хөндөй, одоо цээжний хөндөй гэж яриад байдаг. Бид нар уушиг, улаан хоолой, өөрчлөлт эмгэгүүдтэй бүх төрлийн хахлагыг бол бид нар өөрсдийнхөө одоо чинь төвшөнд одоо Монгол улсынхаа олон улсын стандартыг хангах төвшөнд бид нар бол хангалттай мис ажиллагаудыг хийгдэхийг хүчрхэг баг маань байна гэж бид нар бас хэлмээр байна. Тэгээ ямар төвшөнд хийдгийг гэдэг нь тухайн энэ 22 жил энэ нэг 5 хүний бас онцлог ингээд хамтын ажиллагаа байдаг. Дээрээс нь нотлохоон зөвлөсөн шинжилгээ ухаанаа бариад тэгээд одоо гадагшаа бурсгал гэж яриад байгаа тийм ээ. Тэрийг аль болохоор багасгах үүднээс бид нар хүчээр ажиллахад бол бэлэн байгаа. Мислийн тасгийн ажил, мислийн багийн ажил гэдэг маань ганцхан мислийн эмчээр зогсдгүй. Тэгэхээр мундаг баг байхын тулд мундаг гунтуулгын эмчтэй, мундаг одоо эрчим тэмцлэгийн эмчнэртэй, тэгээд мислийн эмчнэртэй, мундаг совилогчтой, мундаг одоо чинь гунтуулгын совилогчтой бид нар ийм олон хүний баг, мундаг баг байж бид нар амжилтанд хүрдэг. Тийм учраас манай эмнэлгийн онцлог гэвэл бид нар асар том хагалгаа хийдэг. Одоо чинь цээ чивли зэрэг нэгдэг. Энэ том хагалгааны дараа мундаг одоо мис заслын эрчим тэмцлэгийн баг маань ажилладаг. Зүгээр ард түмэндээ бид нар энгийн үгээр ойлгуулахад мундаг засварын газартай гэж бодъё л да бид нар маш инээтэй. Гой будаг хийлэгдсэн. Гэтэл тэр будгийг маш мундаг хатаадаг гой цэх гэж яриад байдаг. Тэгжээж энэ будаг маань бат бөх баг жишээтэй. Тэрнтэй адилхан мислийн ажил бол ерөөсөө мислийн эмч, гунтуулгын эмч, эрчим тэмцлэгийн эмчний ийм гурвалсан өөр тасгийн нэгдсэн ийм ажлын эцсийн үр дүн байна. Биний яриад байдаг мундаг гэдэг нь бидний чадварлаг баг хамт олон маань одоо ажиллаж байна. Ямарваа нэгэн бас нэг ам өрссөн үед та бүхэн дээр ирэхэд бол за эрүүл сарвал болоод гэрте харих тэр бүх нөхцөл болцоог бол танаа хамт олон олгож байна гэж ойлгож болох юм тийм ээ. Тэгэж ойлгож болно. Тэгээд ам ирснээс гадна тийм ээ одоо чинь эмнэлэг гэдэг чинь бол ерөөсөө хүн тусламж үйлчлэгээ үзүүлэхэд хідээд бэлхэн байдаг юм аа гэдэг бас. Магадгүй мис заслын тасгийн дараа одоо яг ямар тасагт одоо яг шилжих үйл ажиллагаа танаа дээр хийгддэг юм болоо? Одоо чинь мислийн дараа бол ерөөсөө эрчим тэмцлэгийн тасагт хамгийн түрүүн шилждэг. Тэгээд эрчим тэмцлэгийн тасагт бол тодорхой хэмжээний нөгөө нэг бидний хэлээд байдаг амин чухал эрхтний үзүүлэлтүүд гэж яриад байдаг. Зүрх судас, амьсгал, ялгаруулах системийн үйл ажиллагаа давхтарсан тохиолдолд энгийн тасаг руугаа шилждэг. Тэгэхээр мислэл тэмцлэгээ, эрчим тэмцлэгээ энгийн тасаг руугаа шилждэг юм зарчимтай. За баярлалаа. Манай телевиз үзэгчд бол сая одоо интермед эмнэлгийн мис заслын тасгийн үйл ажиллагааг бол одоо онцлог давуу тал бүх талыг мэдэж авлаа гэж бодож байна. Тэгээд болд эмчтэй баярлалаа. За та бүхнээс баярлалаа. За бүгдээрээ эрчим тэмцлэгийн тасаг руу хамтдаа оръё. За одоо бид нар эрчим тэмцлэгийн тасаг дээр хүрэлцэн ирсэн байна. Тус тасгийн эрхлэгч Наран Пүрэвтэй та бүхнийгээ уулзуулнаа. За Наран Пүрэв эмчтэй өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Танд ч бас өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр интермед эмнэлгийнхаа эрчим тэмцлэгийн тасгийн тасаг гэж юу чухамгүй ямар үйлчилгээ явуулдаг тасаг юм бэ? Энэ талаарх ойлголтыг эхлээд хоёул үзэгчтэй өгдөг. Интермед эмнэлгийн эрчим тэмцлэгийн 5 уртаа. За эрчим тэмцлэгээ гэдэг маань ер нь бол манай нийт хүмүүс эмч нар юу гэж ярьдаг гэхээр сэхээний тасаг гэж ярьдаг шүү дээ. Сэхээний тасаг гэдэг нэрнээс нь ингээд ойлгохоор амь насны эрсдэх магадлал өндөртэй одоо олон эрхтнүүд нь доголдсон хүнд хүмүүс эмчлүүлдэг тасаг. Өөрөөр хэлбэл манай эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүс энэ хүнд хүмүүсний эмнэлэг тасагт эмчлүүлдэг гэсэн үг. Тэгэхээр аль нэг эрхтэн доголдож байгаа зүрх нь муу юм уу эсвэл одоо амьсгал нь муу, ухаан санаа нь муу одоо аль ч эмнэлгээс ирж болно гэсэн үг. Тэгэхээр тийм хүмүүсийг бид нар энд эрхтэн системийг хянаж агаад
дээрээс нэмчилгээгээ яаралтайгаар үзүүлдэг ийм тасаг гэсэн үг. Гэтэ магадгүй одоо гэртээ бас зарим нэгэн хүмүүс одоо шокийн байдалд ороод нойр булчирхаач гэдэг юм уу те. За зүрхний системд янз бүрийн өөрчлөлт орох үед танаа одоо энэ эрчим тэмчилгээнд бас хандаж болдгоо. Болно. Тэгэхээр манай эмнэлэг бүх тийм хүмүүст үе таалга нээлттэй. Мэдээж хэрэг бид нар энэ хүнийг бүрэн дүүрэн 100% аварч чадна гэж амлаж чадахгүй ч гэсэн бүх хэмжээний тусламж үйлчилгээг үзүүлэхийг хичээнэ. Энд бол бид нар ганц хүн биш багаараа үйлчилнэ. Эмнэлэг маань тэр чигээрээ үйлчилдэг. Тэгэхээр энэ тасгийг ажилуулахын тулд лабораторийн тасаг, дүр соншилгоо, мэслийн эмчнэр маань болон сэхээний сувилагч эмч бүгдээрээ хамтарч ажилладаг учраас энэ бол манай эмнэлгийн хамгийн том нүүр царай гэж хэлж болно гэсэн. Ер нь бол эрчим тэмчилгээний тасагт ажилладаг эмч сувилагч нар бас өөрийн мэрэгжилтэй. Тэр нь бол хэвчлэн манай улсын хэмжээнд бол мдэггүй зүйлийн эрчим тэмчилгээний эмчнэр ажилладаг. За манай багт нийтдээ 5 эмч мдэггүй зүйлийнхаа эмч нартай нийлээд тэгээд дээрэс нь 10-аад сувилагч нар маань ээлжлээд байнгын одоо 24 цаг ажиллаж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр энэ мэрэгжлийн багийнхан дээрэс нь одоо бусад мэрэгжлийн туслах багийнхан гэж хэлж болно. Дүр соншилгоо, лаборатори, одоо мэслийн эмчнэр болоод бус дотрын эмчнэр маань хамтарч ажилладаг байгаа. Тэгэхээр манай баг дотор одоо ажиллаж байгаа эмчнэр маань өөр салбартаа бас одоо тодорхой хэмжээний туршлага хоримтлуулсан бас энэ мэргэжлээр олон жил ажилласан хүмүүс ажиллаж байгаа. Тэгээ 24 цаг бид нар ямар ч байсан хүнд хүнээ яг тухайн хэцүү байдлаас гаргах одоо хүнд байдлаас гаргах ажлыг одоо нойр хоолгүй хийж идэг. За манай тасагт одоо орчин үеийн эрчим тэмчилгээний практик гэдэг юм уу хэрэглэгдэж байгаа. Одоо хүний амийн эрхтнүүдийг үнэлдэг, хяндаг бүх хяналтын аппарат мониторууд маань байна. За эдгээр мониторуудын маань хүчин чадал дээрээс нь тэр дотор одоо хүнд бид нар одоо зарим үед хянахад хэцүү төвөгтэй байдлын үед ч хянах одоо инвазив гэж хэлдэг аргаар хянах мониторууд байгаа. Дээрээс нь амьсгалыг орлуулах хиймэл амьсгалын аппарат гэж ярьдаг. Цохимол амьсгалын аппаратууд маань өвчтөн болгон дээр тэгээд тухайлбал бас тариагаа бид нар одоо байнга үргэлжилсэн байдлаар хийх шаардлага гардаг. Ягаад тэгэхээр тэн дээр бид нар шахуургаар хяналтайгаар хийх шаардлагатай учраас тэр шахуургуудыг хэрэгжилж байна. Дээрээс нь өвчний түүх маань бас та бүхэн мэдж байгаа нөгөө цахим түүх гэдэг маань өвчтөн бүр дээр тус бүрд нь хэрэглэгдэж байгаа. Тухайн үед өвчтнийг хянах зорилгоор бидний хэрэглэдэг одоо эхогийн орны дэргэдэх хяналт зүрхний эхо, хэвлийн эхо гэх мэтлийн эхогоо бид нар өвчтөн болгон дээрээ хянаж болж байна. Мөн бидний өвчтнийг одоо байлгаж байгаа ор маань өөрөө өвчтний жинг үзэхээс гадна олон үүрэгтэй эрентгийн зургийг авахдаа өвчтнөө хөдлөхгүйгээр авах ийм боломжийг бүрдсэн ийм байдалтай байгаа. Мөн тасаг дотроо бид нар цусны хийжилтийг үзэж болдог. Цусны хийжилтээр өвчтний дотоод солилцоог ямар байгааг хянах боломжтой. Цусны банк маань энэ дотор ажиллаж байгаа. Тийм болохоор бид нар бүх өвчтөний эргэтэн системийг хянахаасаа гадна эмчилгээгээр яаралтайгаар хийх боломжийг бүрдүүлсэн ийм тасаг юм байгаа юм. За түүнээс гадна бидний бас нэг бахархууштай юм манай тасагт одоо цахилгаан тасрах гэдэг юм уу ийм үзэгдэл байхгүй. Тэгэхээр бид нар хүнд өвчтөй улс дээр одоо өвчтний аюулгүй байдал бүрэн хангагдсан. Бид нар мөн хүнд өвчтөн дээр бөөр орлуулах эмчилгээ, гемодиализ эмчилгээ, үргэлжилсэн гемофильтрац эмчилгээ хийж байна. За эдгээр эмчилгээ маань юу гэвэл аль нэг эргэтэн доголдож байгаа үед тэр эдгээр эргэтнүүдийг орлуулах эмчилгээ хийж байгаа болохоор энэ бол манай эмнэлгийн их давуу тал юм болов уу гэж бодож байгаа. Орчин үед одоо эрчим тэмчилгээ ямар байдгийг тэр хэмжээгээр тоноглогдсон. Ганцхан тоног төхөөрөмж хэрэгслийн асуудал биш, бид нар мэрэгжлийн боловсон хүчин баг ажиллаж байгаа гэдгээрээ бид нар бас найдвартай артал болж чадж байгаа маань бидний бас бахархууштай нэг хэсэг гэж бодож байгаа. За тэгэхээр манай үзэгчдэд тасгаа танилцуулсан Наран бүрэмжтэй баярлалаа. Таны цаашлын ажил бас амжилт хүсье. За тэгэхээр манай телевизийг үзсэн үзэгч та бүхэн интермед эмнэлгийн мэс заслын тасаг болоод эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагааг харлаа. Хамгийн гол нь за үхэл амьдралын заагдар байгаа өвчтөнд яаралтай тусламжийн үйлчилгээг нэн даруй хийж гэртээ эрүүл сарвал эдгэрэн гарах бүх нөхцөл болцоог энэхүү эмнэлэг одоо бий болгосон байгаа байна. Ингээд та бүхэн ч гэсэндээ өөрчлөлөх боломжтой байна. Таньдас интернет эмнэлгийн үг таалга нээлттэй байна. За ингээ харин бүгдээрээ дараагийн хэсэгт анхаарлаа хандуулцгаая.